Суугаар аргач юмсрэн гэдэг Япон улсад ирээд одоо 11 жилд амьдарч байна. Ерөнхий ивенттэгч BSB Electronics. Дэмжээ ажиллагч Asahi брэнд. Тэгж одоо сумогийн спортод хөл тавина гэж бодоогүй гэж бол тавьсан шүү дээ. Анх Японд ирэхдээ би жилүүд хөр иржсэн. Тэгээд ягаад ч юм сумо барилж үзмээр санагдаад болдгоо. Тэгээд нэг сумо барилдах нэг малчхад байгаа юм шиг тийм санаа нэг тийм мэдрэмж төрөөд. Яалч тэгээд за нэг үзээд алдъя. Тэгээд сумо барилж үзээ. Одоо хүртэл сумоор барилж гэж юм. Ер нь тэгэл сумогийн бэлтгэлж өгдөг их тултай. Дивжээс шалтгаалаад шал өөр байгаа л да. 6-аас эхэлдэг гэж байгаа 6-аас ч байгаа 7-аас ч байгаа. Ер нь бол тэгээд дивжээс шалтгаална л да. Доорож нэг 4-5 цагийн бэлтгэл хийж шүү. Ер нь тэгээд тэр хэдхэн секундын зөвлөл чинь юу яагаад байгаа шүү дээ. Жилийн 365 хоног бэлтгэл хийж өдөр шөнөгөө тий. Маш хүнд бэлтгэлүүд хийж нөгөө яг тэр зургатаар гараад хүмүүс үзэж байгаа 3-4 секунд дуусчихсан тий. Тэр чинь яг тэрний цаана юу болдог вэ гэдэг чинь тэр бэлтгэл дээр болдог. Ер нь бэлтгэл дээр бараг өдрийн 50-60 барилдана. 50-60-аад мөргөлдөнө гэсэн үг шүү толгоороо. Тэгээ ер нь хөлний тасгал сумоч ер нь хөлний тасгал их сайн хийдэг. Энэ хөл суурь гэдэг чинь хамгийн чухал гэдэг бол хөлний тасгал ихтэй. Тэгээ би яг болж өгдөггүй байсан. Яг ингээд бодлын одоогоор биеийн дагаж явахгүй. Тийм үе байсан. Тэгээс авсан байхээр ер нь тэгэл тэрнээс болж их стресстэй байсан да. Стресс аун нервтэн да. Тэр нервтгэхэр шин нойр өрөхгүй. Унтаж чадахгүй тийм зүйл байсан. Тэрийг яасан юм бэ гэхээр тэр давсан гэхээс илүү тэгж дасцсан шүү дээ. Тэр ингээд доорсож 5 шүүгч байдаг шүү дээ. Тэрний нэг нь цагаараа сууж идэг байхгүй. Сумо яг нөгөө сумочин яг Монгол цагаар 6 гээд дуусах хэрэгтэй. Япон цагаараа 5 шүү дээ. Би тэр цаг дуусах хэрэгтэй гэдэг тэрэнд нь тааруулаад тэрийг хийгээд байдаг. Давс мосцод бол баруун зүүн хамаагүй л дээ. Гэтэ бооцооны мөнгө шүү дээ. Даваад авж байгаа. Тэрийг харин ганцхан баруун гараар авдаг. Зүүн гараар авч болдгоо. Мэдээгүй. Тийм дүрм телевизсэн шүү дээ. Сумогч одоо спорт класс нөгөө соёл гэдэг. Тийм. Сумогчд кимоногоос өөр хөтөлж болохгүй. Яг барилж явах үедээ яг зодод талх хүртэл барилж явах үедээ кимоногоос өөр хөтөлж өмсөж болохгүй. Маус бол одоо жюриозын занаас тийш гарахаар ийм өнгөнгийн тий гой машин зөөж байгаа шүү дээ. Тэрнээс жюриозын занаас доошоо нөгөө цолгоо хөвчл болохоор бүгд харыг зүдэг. Тэгээд жюриозын занаас тийш цолтой болохоор бүгд өнгөнгийн дуртай өнгөөр зүүж хийж зүдэг. Сумоч одоо самурагийн санчлалыг аваад ганцхан санчлал шүү дээ. Самурагийн босон санслыг авч үлдсэн нөгөө соёл нь болохоор сумогийн соёл. Тэгвэл тэр санчлалыг авч үлдсэн болохоор тэгээд байх гэж би боддог. Үсээ авдаг, ургуулдаг. Одоо тэгээд одоо миний засууж байгаа одоо дээр ингэ цэцгэлж байгаа ус энэ болохоор уйчо гэдэг. Яг нөгөө тэмцэн дээр барилдахдаа нөгөө янзлуулдаг ус. Ер нь ингийн үед бол зөвхөн шал өөр чумаа гэдэг өөр самналтай байдаг. Хоёр самналтай л да. Яслага гэдэг үзэж орж ирдэг юм мааш юу. Тэр нөгөө ивент хийж байгаа спонсорж байгаа хүмүүсийн тэр компанийн нэг гэж юу
тэг компаниудээр ингэж хийж өгдөг байхгүй юу. Тэгээд тэр доор нь өөрсдөө камерын нэрийг бичиж байгаа. Бас тэр чинь амьд шурцлага болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь газар тогтож байгаа биш ээ. Тэгээд зэрэг ингэ тавьж байгаа зэрэг эхэлж байгаа байхгүй юу. Гэхдээ одоо тэгдэгнээс чи би одоо яаж мэдэх вэ? Тэгд анх ороход тэгдэг л гэж хэлсэн шүү дээ. Би ямар суваг бүтээсэн биш. Яаж мэдэх вэ? Анх ороход л одоо ингэж 2 гараа тавиал эхэлдэг шүү гэж хэлсэн. Тэгэл тэрүүгээр нь дөрөв. Одоо аврагын зүйдэг бүс байдаг шүү дээ. Цагаан. Зөв аврагын зүйдэг цанаа гэдэг. Тэр цанаа гэдэг бүсийг зүүсэн юм бол бурхандаа хамгийн өөр гэдэг юм аахгүй. Өөр гэгчж хэлэгддэг. Одоо баг бурханд гэж хэлэгддэг тийм үү. Тэр бүсийг зүүчихээр. Тэгэд ер нь тэр газар үлсэн газар очиж нөгөө ёслохоо хийж ариусгах гэж байгаа юм л да. Дээрээс нь дарж газар үлдэхгүй бол тэгж ярьдгийг. Юу л одоохондоо очиж тийм ёслохоо дэргийсэн хаалга. Одоо ингээл гуралтай шүлэгдээ сууж штэ. Бид нар ч бас ер нь бол монголчууд гэсэн нэрээ тий. Одоо энэ сумалч энэ японочд дээд штэ. Монголчууд одоо хүчтэй байна. Монголчууд ингээд бүхий урын юм байна тий. Бидний одоо миний хувьд бол нөгөө тэр гэрээсээ тийм хол ирчээд тий. Одоо энэ цус хөлс нус бүхэл зүйлээ гаргаж байгаа. Тэрний өөр шимийг авахын төлөө хичээж байгаа хүмүүс шаардтай гэх юм уу монголчууд. Японочууд ч гэсэн одоо монголчуудыг хөлөмжшүүлчихлээ шүү дээ. Тэгээ монголчууд хүртэл монголчуудын байр байдал дээр бүгд хөлөмжшүүлсэн. Айгу тийм одоо монголчууд хөгшүүд гэдэг яг одоо тэгээ монгол хөгшүүд ч тэгээ одоо улсаас сурталчилж जैन. Япон Монголын хооронд ингэж гүүр болж өгч जैन тий. Саггүй. Саггүй шүү. Ер нь бол 3 юм байна. Нэг нь цалин шүү дээ. Тэ, цалин. Хоёр нь болохоор бооцооны мөнгө гэж байна. Тэгээ тэмцээн дээр даваад авч байгаа бооцооны мөнгө шүү дээ. 3 нь болохоор нөгөө фэн клуб. Тэмэлээ байна да. Ер нь бол цолтой бүх болж цалин авдаг. Цолгүй бүгч цалин авдаг. Тэгээ бол цалин авахын тулд цолтой болоод гэж байгаа юм чинь. Тэгээд ер нь за ингээ цолтой бүгчүүд ингээ дундад цалин ихээр нэг 120 ман. Тэр чинь сая 200 мянган yen баггүй. Тэр явцал байгаа. Сая 200 мянган yen явцал байгаа сарын. Бууцны мөнгө нөгөө тэмцээн дээр даваад авч байгаа мөнгө шүү дээ. Тэр мөнгө л дөө. Тэгээ нөгөө юу гэх дэмжиж байгаа хүмүүс нэг бооцооны мөнгө гаргаж өгч ингэж оролдог. Тэгээ тэр чинь яаж тодорхойлох юм бэ тийм. За мэдэхгүй юм байна. Тэгээ харилцаа өөр нөгөө эсрэг талын хүн дээр нь ч бас бооцооны мөнгөс байгаа тийм. Тэгээ хооронд ингэ баригдаад давсан тэр бүхнийг аавна гэж байна. Би юу хатгалаад ижиж шүү дээ. Ер нь бол бичник тэгж амар тэгж амар сангуугаа тэгж үсгий тийм надад тийм бодол байдаг л дээ. Би ч ер нь энэ Японд байгаа ер нь монголчуудын нэг арга хэмжээ маань тиймэрхүү өнөдөр нь бол нөгөө хөрөнгө оруулалт гэдэг нөгөө хөрөнгө оруулалт гэхгүй одоо юу гэж хэлдэг юм бэ? Ивент гэж байгаа байхгүй. Бүр амар мэдрэмж авсан.
Ер нь тэгээд өмнө нь авраг болшоод өмнөх аврагуудынхаа яриаг ярьж байгаа юм нэг сайн ойлгодог байсан бохгүй юу. Яагаад ингэж яриад байгаа юм? Юуг ингэж яриад байгаа юм бол нэг л ойлгодог байсан. Тэсэн ч намайг тэгдэг байсан. Чи хэрэг аврах юм бол ойлгоно л гэдэг байсан. Тэгэл авраг болоод ойлгосон да. Хэцүү. Авраг бол аврагч унаж болохгүй. Ер нь бол болохгүй зүйл олон байгаа. Одоо энэ сумаачлагаа үлгэр дүүрэл нөхгүй болохгүй. Хэцүү шүү дээ. Авраг аслан байсан үеэс авраг болсон үеийн шал өөр болсон шүү дээ. Одоо дэлгэрүүлээд яриад чахын ч одоо хаашаа одоо нэг зүгээр нөгөө хариуцлага за аслан дээр 100% ажиллах үйлс бол авраг дээр 200% ирнэс гэж байна. Хэцүү. Тэ. Яа наваа авсал дээр натгаж. Бидний хоорондоо жоохон ясайхад нэг юу. Өмнөх аврагууд одоогийн аврагууд юугаар өөр их вэ? Одоо онц биенийх онцлогоор юм уу? Барилдааны стилэр ч юм уу те? Өөр. Тэгээ ер нь бол одоо ч орог бүгд дээд зам бөхчүүлэх бүгд сайжирч шít. Бүгд монголчуудаа барилдааны мэддэг болж байна. Бүгд бас мэх хийдэг болж байна. Барилдааных нь юу нэг бүгд солигдож байна тий. Үе солигдож байна тий. Хэрвээ надад барилдаж үзмээр авраг өгөө. Одоо аврагаас үйтэй нь одоо миний авраг өгөө юм гэж барилднаас өгөө. Ахтараад барилдаж үзмээр байна. Тий. Надад тэгээд тийм амар мондог аврагууд рекордыг эвдэнэ гэж хэлж чадахгүй ч гэсэн төхөөлмөр л шүү дээ. Ядаж ингээ жоохон төхөөлчмөр л дээ. Кино үзэж байгаа шүү дээ. Кино үзэн тоглоом. Надад намайг тийм тоглолдог гэж хүн итгэхгүй багт. Би ч дотоод тоглодог. Дотоо CS:GO тийм компьютерийн тоглоомыг тоглодог. Тэрийг тоглоод сууж ирэх хүмүүс хорыг мэдхгүй л дээ. Дотоо дөрөв янз бүр батар тоглож шүү дээ. Би нөгөө батар сонгох биш рандом хийж тоглох хэрэгтэй. Шууд өөрөө сонгогддог юм. Хүүхд тагсаар тоглосон. Тоглосоор өдийг гэрлээ. Монгол үзэж байгаа шүү дээ. Яа, гоё юм шиг.